бичгээр та бүхэндээ аасо, оосо болон гуу нөхцөлийн ялгаа хэрэглээний талаар зааж өгч байна. За тэгээд аасо, оосо хоёр маань болохоор хоёулаа хоёр үйл явдлыг холбодог нөхцөл байгаа тий. За тэгээд аасо, оосо нь хоёр төрлийн утгатай. За эхнийх нь болохоор хоёр үйл явдлыг холбох, хоёр дахь нь учир шалтгааныг илэрхийлэх гэсэн хоёр утгатай байгаа. За тэгээд энэ удаад болохоор хоёр үйл явдлыг холбох утгаар нь за гуу нөхцөлтэй харьцуулаад за тэгээд ялгаа ба хэрэглээнийхэн талаар та бүхэнд зааж өгч байна. За тэгээд аасо, оосо хоёр болохоор за тэгээд тэгсэн, тэгээд ийм хийсэн гэсэн дандаа хоёр ингээд үйл явдлыг хооронд нь холбож өгдөг. Хоёулаа тийм утгатай нөхцөлтэй. За гэхдээ юугаараа ялгаатай юм бэ гэдгийг бүгдээрээ авч үзье. За нэгдүгээр аасо, оосо нөхцөл маань болохоор хоёр үйл явдал хоорондоо заавал холбоотой байх үед бичигддэг. За эхний үйл явдлыг хийгээд дараачихын үйл явдлыг хийсэн тохиолдолд тий. За эхний үйл явдлыг нь заавалчгүй хийж ийж дараачихыг нь хийх боломжтой. Тийм тохиолдолд энэхүү аасо, оосо нөхцөлийг бичдэг байгаа. За бүгдээр эхний өгүүлбэрийг харъя. Чингүрээ маннасо 밥을 먹었어요 гэдэг. За хоол найзтайгаа уулзаад хоол идсэн. За найзтайгаа би хамт хоол идэхийг хүсэж байгаа тий. За тэгвэл би найзтайгаа хоол идэхийн тулд эхлээд би найзтайгаа уулзсан тийм үү. За тэгээд уулзаад хамтдаа хоол идсэн. За энэ тохиолдолд аасо, оосо нөхцөлийг авж байгаа. За тэгвэл бүгдээрээ гуу нөхцөлийг харъя. За гуу нь болохоор хоёр үйл явдал хоорондоо ямар ч хамааралгүй үед бичиж болдог нөхцөл байгаа. За жишээ нь чингүрээ маннаагүй 밥을 먹었어요 гэж байна. За энэ дээр гуу нөхцөлийг бичснээр энэ нь ямар утгатай болох вэ гэхээр миний найзтайгаа уулзсан, миний хоол идсэн хоёр хоорондоо холбоогүй гэсэн үг байгаа. Би нэхлээд найзтайгаа уулзчаад дараа нь салаад хоол идсэн. За энэ хоёр үйл явдал хоорондоо ямар ч холбогдол байхгүй. За тэр тохиолдолд би гуу бичиж байгаа. Харин найзтайгаа би эхлээд уулзчаад тэр найзтайгаа хамт хоол идсэн тохиолдолд аасо, оосо нөхцөлөөр бичиж байна. За хоёр дахь өгүүлбэрийг харъя. 와서 한번 보세요 гэж байна. За 와서 한번 보세요. ирээд нэг хараарэ гэж байна тий. Удаа гэдэг дээр аасо залгаад 와서 ирээд. За тэгвэл ямар нэгэн зүйлийг наашаа ирээд хардаа гэхэд угу 보세요 гэж хэзээ хэлэхгүй. Ягаад гэвэл ирэх харах хоёр хоорондоо ямар ч холбоогүй тохиолдолд угу гэдгийг бичнэ. Харин би одоо ямар нэгэн зүйлийг ирээд хараарай гэсэн тохиолдолд би заавал тэр газар нь очиж би тэр зүйлийг харна штэ. Миний тэр газар очих тэгээд очиод шинэ харагдаж байгаа зүйлийг харах хоёр хоорондоо нэгт холбоотой үйл явдал учраас энэ дээр аасо гэж бичиж байгаа. За дараачих нь тусогоне 가서 공부했어요. За эхлээд ингээд номын сан байгаа. Тэр номын санд би очиод тэндээ би хичээлээ хийсэн тий. Миний номын сан руу очих, тэнд хичээлээ хийх хоёр маань хоорондоо холбоотой үйл явдал учраас тусогоне 가서 гэсэн байгаа. За 한국에 가서 쇼핑하고 싶어요. Солонгост очиод дэлгүүр хийсмээр байна. За энэ дээр бас 가서 бичсэн болохоор би Солонгост шопинг хиймээр байгаа юм чинь эхлээд би Солонгост заавал очих хэрэгтэй болно тий. Миний Солонгост очих, тэгээд тэнд очиод шопинг хийх хоёр маань хоорондоо заавалчгүй холбоотой дараалалж болох ёстой үйл явдал учраас 가서 бичсэн байгаа. 밖에 나가서 산책 좀 하고 올게요. За гадаа гараад салхилаад ирье гэж байна. За тэгвэл би салхилахын тулд эхлээд заавал гадаа гарах ёстой. Эхлээд миний гадаа гарах үйл явдал хэрэгжиж, дараа нь би гадаа гарч салхилах учраас нагаасоо гэж бичсэн байгаа. За тэгвэл бүгдээрээ гуу нөхцөлийн бусад өгүүлбэрүүдийг харцгаая. 오늘은 공원에 가고 영화도 봤어요 гэж байна. 공원에 가고. За тэгэхээр энэ хоёр миний 공원 дээр очсон тий. Цэцэрлэг түрээлэнд очсон, кино үзсэн хоёр маань хоорондоо ямар ч хамаагүй. Би эхлээд кино үзчихэд 공원 явж болох ч байсан. За 공원 яваад 영화 кино үзэхгүй байж болох ч байсан. Тэгч болох байсан байгаа. За хоорондоо ямар ч холбоогүй үйл явдлууд учраас 가고. Цэцэрлэг түрээлэнд очиод киноч үзсэн. За сон 씻고 밥 먹어 гэж байна. Гараа угаагаад хоолоо ид. За тэгэхээр энэ гараа угаа хоол идэх хоёр үйл явдал маань болохоор заавал би гараа угааж ийж хоол идэх албагүй тий. Энийг гараа угаахгүйгээр би хоолоо идэж болно. Хоолоо идчихээ дараа нь гараа угааж болно. Заавал дараалах албагүй, хоорондоо заавал холбоотой байх албагүй үйл явдал учраас гуу нөхцөлийг бичсэн байгаа. За 오늘은 머리를 자르고 염색했어요 гэж байна. Өнөөдөр үсээ тайраад будсан. За тэгэхээр миний үсээ тайраад будах хоёр яг нэг газар болсон үйл явдал
Тэгээд юу ч гэсэндээ эхлээд би заавалчгүй үсээ тайрж иж будах албагүй тий. Би эхлээд үсээ будуулчаа дараа нь тайрж болно. Эсвэл би үсээ зүгээр тайруулаад орхичиж болох байсан байгаа. За тийм учраас энэ хоорондоо заавалчгүй дисдарааллах албагүй үйл явдал учраас энэ дээр бас гоо бичиж байна. За 식당에서 스테이크를 먹고 와인을 마셨어요. За гуанзан стейк идээд тэгээ вайн уусан. За тэгэхээр энэ дээр ч гэсэндээ би стейк заавал идчихээд дараа нь вайн уuna гэсэн юм байхгүй. Эхлээд вайн ууж болно, уухгүй ч гэж болно. За энэ хоёр үйл явдал нь хоорондоо дарааллах албагүй учраас энэ дээрээс гоо нөхцөлийг бичсэн байна. За тэгэхээр та бүхэн маань энэхүү хоёр нөхцөлийг ашиглахдаа тухайн үйл явдал заавал дарааллах ёстой юу? Заавал хоорондоо эхлээд холбогдоод эхний үйл явдал хийж ийж дараачихыг хийх боломжтой юу гэдэг тохиолдолд аасаа за тэр хоёр үйл явдал хоорондоо заавал дараалах албагүй тий. Их нөөдлийн читрүүлээ хийсэн болон хийхгүй ч байсан болон тийм зүйлэн дээр болохоор гоо нөхцөлийг бичих нэ. За тэгэхээр энэхүү нөхцөлийн талаар хоёр нөхцөлийн талаар та бүхэн маань бас асуух зүйл байвал комент хэсэгт бичээд үлдээж болно. За тэгээд энэнийхээ ялгааг сайн санаж аваасай гэж хүсэж байна. За тэгээд эхний үйл явдлыг нь заавалчгүй хийж иж дараачих руу шилжих боломжтой ийм зүйл дээр за жишээ нь 와서 한번 보세요. тэ ирээд нэг хараарай. тусаагооны касо гүмбүэс어요. номын санд эхлээд заавал очиж иж дараа нь тэнд хичээлээ би хийх боломжтой. За тэгээд солонгос би очиж иж тэнд би шопинг хийх боломжтой. Гадаа би эхлээд гарч иж би салхилах боломжтой гэх мэт зүйл дээр аасаасаа харин алийг нь төрүүлээд хийсэн болно. Эсвэл аль нэг нь хийхгүй ч байсан болох тийм үйл явдал дээр гоо нөхцөлийг тэ бичнэ гэдгээ сайн санаарай. За тэгэхээр энэ удаагийн маань хичээл энэ түрээ дуусж байна. Тэгээд та бүхэн маань манай Instagram хаяг болон YouTube сувгийн маань дэмжиж subscribe дараарай, бас комментүүд үлдээгээрэй. Тэгээд манай онлайн хичээлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл DM-ээр явуулаарай гэж хүсье. За дараачихаа хичээлээр уулзцгаая.